сайн уу? За өнөөдрийнхөө влогоороо би та бүхэндээ сүүлд шинэ нөөж ирсэн гэрээ танилцуулъя гэж шийдээд тэгээд би бас удахгүй Монгол явах гэж байгаа учраас Монгол явахаас өмнө энэ влогоо хийчээд явъя гэж бодоод тэгээд одоо ажилдаа явахаа өмнө усанд орчод гарч ирчээд бичлэгээ эхлүүлж байна. Гэрээ сая хальтаас цэвэрлжлээ бас ингээд бичлэг хийж бас амар ундуу сүндүү бас муухай байлгаад явах уу гэж бодоод за тэгээ одоо бүгдээрээ манай гэртээ танилцгаая. Цэлхэлж байна. За энэ ингээд манай коридор орц байна. Тэгээ орц манаас өмнөх байрыг бол хамаагүй том. Өмнөх байр чинь давхартаа 2 айл гэдэг байсан. Тэгээ энэ байр болохоор давхартаа миний тооцоолоор бол нэг 10-аас 20 айл байгаад байгаа. Тэгээд тэр хэсгээр бас ингээд зүүн үргээд цаашаагаас айгу урт коридортой, тэнцэнээс нэлээд олон айлтай. Тэгээд ийм байна. Ой. За тэгээд үүдээр ороод шууд чигээрээ авангууд ингээд жижиг унтлахны өрөө харагдчихж байгаа. Тэгээ ийшээ зүүн үргээд 0. Тэгээд тийшээ том өрөө байгаа. Үүдэнд ингээд хананда гутлын тавиур. Тэгээ солонгос байрууд бол гутлын тавиур болон галтгооны тавилаа 0-ийн иж бүртэл нь бүгд ингээд цаана дайранд нь цаанаасаа байж идэг. Тэгээд энэ ч нь болохоор ингээд гоогийн салбитгуудыг хийцэн. Тэгээд дээшээгаа ингээд хайрцаг дотроо зарим нэг өмсөхгүй байгаа гутлуудаа хийгээд талтайцсан. Тэгээд энэ талд нь болохоор яг ойр зур өмсдөг гутлуудаа ингээд хийцэн байгаа. Тэгээ манай өмнөх байрны яг гутлын тавирыг бодвол хамаагүй том. Тэгэхээр айгу амар агаа гутлууд бүгд багтаад. За тэгээд энэ ингээд 0-ийн өрөө. Тэгээ 0 манаас өмнөх байрыг бодвол хамаагүй ингээд том. Тэгээд энэ ханын тавиур нь бас яг 2 дахин илүү том. Тийм учраас надад бүр маш их таалагдчихж байгаа. Их юм багтаад ингээд гүдэг хаалгатай. Тэгээ энэ чинь ингээд юмнуудаа ингээд хийчин энэ талд нь болохоор ерөнхийдөө ингээд биеийн тосмос гэх мэт зүйлүүдээ хийсэн. Энэ талд нь болохоор зүгээр индусинс тэгээд нэг угаалгын бодисуудаа хийсэн байгаа. Тэгээд нэг таалагдж байгаа юм болохоор энэ ч ингээд шууд дотроо ингээд арцетиктэй энэ нь ингээд наашаага ингэж гарч ирдэг. Тэгээд энэ дотроо ингээд синс индууга хийчихэд ингээд татаж гаргаж ирээд энэ дээр ингээд синсээ тогтоож жагаад эндээ залгаад хэрэглэж боломжтой. Энэ нь маш их таалагддаг. Би ингээд энэ удаад энэ байранд орохдоо юм O size-ны тавиураа ийм буурынхий саунд хийгээд ингэж хийхийг хүсээгүй. Ингэж тавиул бас иймэрхүү шийдэл бас надад амар тийм гоё зэгцтэй бас айгүй хөөрхөн гэс эднээс насны хүргэс хүмнэр шиг санагдчихж байгааз тэгээд энэ нь илүү бас гоё харагдаад тэгээд энэ удаад ингэж тавьсан байгаа. Тэгээд энд бол гоогийн сойз эдийн тэгээд гоогийн сойз нь болохоор цэцэрлэг рүү нөгөө явуулсан байгаа. Энчэнэ ингээ уцаа тогтоод юм бэлээ. Анх энийг би одоо юу гэдгийг мэдэхгүй эхлээд ингээд гаргаж ирээд юм уу тамхины үнсний сав юм уу бүр соёлын шиг болоод юу юм болоо гэд гайхаадсан. Тэгээ уцны тавиур юм шиг байлээ. За тэгээд энэ байраас айгуу дайгуурч цаанаасаа юм бидээ суултууртай байсан. Тэр нь бас айгуу таалагдсан. Тэгээд ийшээгаа ингээд шүршүүр байна. Тэгээ шүршүүрийнх нь бас юм шилэн хаалттай. Тэгээ энэ шилэн хаалт нь бас надад таалагдсан. Өмнөх байр маань бас шүршүүр байсан. Гэтэ ийм шилэн хаалт нөгөө байхгүй болохоор явахтай л. Тэгээ энэ ч бас ингээ хөрхөн алчуураа тогтоочч болно. Энд ч нэг алчуур тогтоох хэсэгтэй.
За энэ болохоор ингээд жижиг унтлагын өрөө байгаа. Тэгээд жижиг унтлагын өрөө маань ерөнхийдөө ажлын өрөөгөөр одоохондоо л ашиглаж байгаа. Тэгээд сүүлд ажлын өрөөндөө ийм цэнхэр өнгийн хивс авч тавьсан. Тэгээд яг энэ цэнхэр өнгийн хивс нь ингээд манай тэр гүйлтийн зам компьютер яг юм гой тод шар өнгөтэй болохоор доор нэг цэнхэр өнгийн хивс тавил илүү бүр ингээд гой тодроод энэ өнгө маань биш энэ өрөө маань амар гой тийм тод амар гой тийм өнгөлөг тийм болох юм болов уу гэж бодоод энэ өрөөнд юм цэнхэр өнгийн хивсэнцэр авч тавьсан байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ өрөөнд бол би влогоо янзлан, онлайн шопингийн захиалгуудыг авна. Тэгээд захиалгуудаа хийн. Тэгээд ирсэн бараагаа энэ хэсэгт тавьж агаад зураг мураг авч стори оруулна. Тэгээд хүмүүсийнхаа англиад боож баглаад карванд өгтөө бэлддэг байгаа. Хөл нөгөө нүхийнхээ өмнө авсан манай гүйлтийн зам. Тэгээд энэ гүйлтийн замны яг дизайн яг энэ амар гоё цэвэрхэн нөгөө нэг байдаг нэг амар нүсэр том харуудыг бодвол айгуу гоё тийм өнгөлөг бараг 12 төрлийн жилөө өнгөний сонголт байсан. Ягаан, улаан, хар гэл тэгээд яг ийм мотик шиг нэг тийм гоё хэлбэртэй байгаас тэгээд айгуу тийм хөөрхөн нарийнхан ер нь айгуу тийм цомхон санагдаад энэ гүйлтийн замыг авсан байгаа. Гэхдээ энийг 3 сар сүүлийн баг 3 сар хэрэглээгүй. Яагаад гэвэл ингээ манай яг энэ нүүж ирсэн гэрээ маань яг энд ингээд алхахдаг замтай, гүйлтийн замтай, дугууны замтай ингээ голын хэрэг дээр. Тэгээ одоос нөгөө цаг агаар гоё дулаахан байгаа болохоор зэрэг дандаа алхахад ч юм уу гүөх болохоор ингээ гадаа гараад гэрийнхэн урд алхаж гүгээд байгаа. Тэгээ сүүлийн 3 сар хэрэглээг байгаа. Өвөл болохоор гэтээ хэрэглэх байх. Энэ хөшгийг маахны өмнө нөгөө юм чүүлтэй байдаг гэсэн шүү дээ, цагаан чүүл. Тэгээд тэрнтэй баг сүүлийн 4 жил байсан болохоор жоохон залхаад. Тэгээд энэ удаад болохоор ийм офсын юм шиг ийм хөшиг захиалгаар хийлгсэн байгаа. Тэгээд энэ бас ингээд нөгөө нэг дотроо бас ингээд юу гэдэм бэлээ. Аюу олон төрлөд юм лээ. Материалаас шалтгаалаад бас үнэн өөрөөр. Тэгээ манай яг хийлгсэн арай жоохон зузаан ийм модон болохоор зэрэг арай жоохон үнэтэй байсан. Ийм төмөр амар нарийнх нь бол арай жоохон хямдхан байд юм бэлээ. Гэтэ тэр нь болохоор жоохон хэврэг юм шиг санагдсан. За тэгээд шургуулга бол мэдээж ойлгомжтой яг л өмнөх байранд амьдардаг байсан шиг тэр хിവэрэ байгаа. Энэ талд маань ингээд манай миний хичээлийн хэрэглүүд ойрцоор юм. Тиймэрхүү зүйлүүд энэ талд нь нүрний бодгууд байгаа. За тэгээд энэ шкаф болохоор бас байранд нь цаанаас нь ингээд шкаф ингээд байдаг. Тэгээ энэнийг болохоор ингээ гоогийн шкаф болгож ашиглаж байгаа. Гоогийн ингээд үлгий, алчуур, байрны алчуур, памперс гэх мэт ингээд зүйлүүд байгаа. Тэгээ энэ дээр нь болохоор бас ингээд гоогийн дандаа хувцснууд. Тэгээ тэр доор би нөгөө Монгол авч явах юмнуудаа ингээд бэлдээд ийм шин чундаам авсан 2 чундаам тэр хоёроо ингээд төр хийцэн байгаа. За тэгээ энэ өрөө маань нэг иймэрхүү. Энэ өрөөний маань яг хажуу талд ингээ манай том өрөө байгаа. Тэгээ том өрөө маань болохоор өмнөх байрыг бас бодвол ер нь л энэ байр маань тэр чигээр өмнөх байрыг бодвол чүд томорсон хэмжээ. Тэгээд энэ байранд ороод энэ буудангаа салсан байгаа. Яагаад гэвэл мэдээж том өрөө маань илүү том болсон учраас ингээд яг гуруулаа ингээ хамтдаа хэвтээ цуухад илүү тийм өргөн том буудантай болохыг хүссэн учраас ингээд сольсон байгаа. Тэгээ энэ буудангийн маань хамгийн их таалагддаг зүйл бол өнгө нь маш их таалагдсан надад. Би өөрөө бас энэ цагаан шаргал ийм өнгийн зүйл айгуу дуртай болохоор тэгээ хоёрт ингээд цулгуу тийм өнгөтэй биш. Энэ хар ингээ хүрээн айгуу гоё. Илүү хөрхөн чимж өгөө тэгсэн мөртлөө амар энгийн. Тэгээд айгуу гоё тухтай өргөн. Тэгээд энэ буудан сонгосон байгаа. Энэ хивсийг бас ингээд авсан. Тэгээ хивс юу яагаад нөгөө өмнө гоогийн нэг юм зөөлөвчин гудас дэвсдэг байсан шүү дээ. Тэгээ одоо гоогоос хүл хангалттай орсон болохоор заавал тийм зөөлөвчин гудас байгаад шаардлагагүй болохоор тэгээд ийм шаргал өнгийн ингээд тавилгатайгаа буудандаа зохицуулаад ийм хивс авч тавьсан байгаа. За тэгээд энэ толио бас сольсныг та нар мэдчихэж байгаа. Энэ толиных нь яг энэ дээдлийн бөөрөнгийн хэлбэр надад амар таалагдаад өмнөх толиг бодвол ерөнхийдөө чүд нарийнхан ийм гэрэл бас авсан байгаа.
Тэгээ уул нь бол том өрөөндөө бүр юм өндөр гэрэл авъя гэж бодсон байхгүй яг ингээ бууdiнгийнхан дээр ингээд. Тэгээ миний авъя гэж бодож исэн надад таалагдсан өндөр гэрэл нь бүр амар үнэтэй 2 сая хэдэн 100 мянган вон байсан болохоор тэгээд энэ жижиг гэрлийг авсан. Тэгээд дээрэс нь яг энэ тавиур дээр ингээд байсан номнуудаа би өөр газар талтайцсан номын тавиурт хийцэн болохоор энэ дээр маань ингээд тавих нэг их байхгүйсэн болохоор за том гэрэл аваа болоод энэ дээр ингээд бас хөрх өнгө зэмж болчхоор тийм гоё дизайнтай ийм гэрэл авъя гэд. Тэгээд энэ юуныхаа энэ силвер энэ өнгөтөө ингээд хослуулаад ийм силвер ийм арамтай ийм гэрэл авсан байгаа. Тэгээд бас энэ чинь нөгөө өмнө нөгөө жаазанд байдгүйсэн шүү дээ. Дангаар нь би ингээд наацсан байдгүйсэн хан дээрээ. Тэгээд энэ удаад би ингээд энэ зурга энэ построо ингээд жаазш тавьсан байгаа. Тэгээ бас ингээд жаасных нь хүрээ нь бас юм силвер. За тэгээд зурагтын хөл маань бол юундэ байгаа. Энэ гэрэл маань болохоор ингээд хоёр өнгөөр асдаг байгаа. Нэг өнгө нь болохоор ийм өдрийн ийм сүүн гэрэл гэдэг шүү дээ. Тийм өнгө. Тэгээд нөгөөх нь болохоор ийм шаргал ийм өнгө. Тэгээд надад бол яг энэ шаргал өнгө нь илүү таалагдтiin. Тэгээд энийгээ ингээд хасаач чамаас айгу гоё харагддаг. Баягт. Алтгооны өрөө маань болохоор өмнөх байрч одоо баг энэ техникийн нүнгээр ингээд шууд галтгоод өгсөн шүү дээ. Энэ байр техникээс цаашаа ингээд хэмжээ илүү томорсон гэх юм уу. Тэгээд ингээд хийх ингээд ерөнхийдөө нүхсөв иймэрхүү тавиурууд маш ихтэй. Гэтэ энийг баг бүгдийг нь ашигладаг. Манайх зөвхөн энэ хэсэг тэгээд энэ дээдлийн энэ хэсгийг ашигладаг. Бусдуудыг нь бол ерөөсөө ашигладаг. Бас бусдуудыг нэг ашиглаад дүүргчүүл тэгээд ингээд амар хэрэггүй юм хог нарт цуглуулад бүр амар олон хог нарт болчих юм болов гэл яг цомхон энчэнэ. Тэгээ энчэнэл ингээд юмнуудаа багтаасан байгаа. Тэгээд манай галтгооны надад хамгийн их таалагдсан зүйл бол энэ гэрэл ингээд унтарчин. Тэгээ ингээд асаагаад тэгээ өнгийг ингээд бүдгрүүлээд гэрлийнх нь өнгийг тодруулж болдог. Тэгээд ингээд өнгийг бас сольж олно. Ийм. Тэгээ энийг ингээд асаачаар айгүй гоё тийм илүү гоё ингээ хоолон тийг ая туухад бүр гоё тодроод яг ингээ дээр нь гэрэл тусгаар айгүй гоё тодроод айгүй гоё харагдчихж байгаа. Тэгээ ийшээс манайх ингээ энэ хэсэг нь айгүй гоё юм хөрхөн өргөн. Тэгээ яванда энэ ч нэг юм токоп авч тавина гэж бодож байгаа. Өмнөх байр маань галтгоон амар жижигхэн байсан болохоор ерөөс токоп тавих зай байхгүй. Тэгээ би ингээ токоп авахыг хүссэн ч ингээ тавих зай байхгүй айгүй хэцүү байсан. Тэгээд энэ байрны маань галтгоон маш том болохоор энэ ч өглөөс нэг токоф авч тавина гэж бодож байгаа. За тэгээд плетик маань бас жоохон өөрчлөгдсөн байгаа. Энэ байрны болохоор юм индукцэн плетик. Өмнөх байр маань болохоор газ байсан, газ рейнжер. Тэгээд индукц болохоор бас жоохон газ рейнжерийг бодвол арай хоол жоохон удаан буслах ч юм уу. Гал нь арай муу ах гэж бодсон. Ямар ч яг ялгаагүй юм байлээ. Тэгээд ялгаагүй дээрэс нь илүү гоё тийм цэвэрхэн. Тэгээ жоохон нэг юм ингээд арчилахад жоохон хэцүү санагдсан. Одоо ингээд ганц ингээд нөө хоол ундны юм хум жоохон асгарчвал ингээд тэр нь арилахгүй ч юм уу. Тэгээ нөгөө нэг иймэрхүү газрын иймэрхүү нөгөө нэг индукцэн билет ашиглаж үзэх болохоор энийг яаж сайн арчилахаа мэдэхгүй байгаа. Гэтэ нэг тийм тустай арчилдаг энийг арилгадаг бодис бол байгалах тэрийг нь удахгүй олж авч байгаа цэвэрлэн. За тэгээд энэчнээс ингээд хөргөгчтэй байхгүй юу? Тэгээ энэ хөргөгчийг битээр бас ашигладаггүй юм. Манайх угаас өөртөө хөргөгчтэй болохоор энийг заавал ашиглаад бас ингээд энийг дүүргээд бас шаардлага өрсө байхгүй. Манайх ч өрсө нөгөө нэг хуучин энэ хөргөгчөндөө бит гурийн хүнсийг хангалттай багтчихдаг учраас. За тэгээд энд ингээд будаа агшаагчаа хийдэг ийм тавиуртай. Энэ нь айгүй амар ингээд наашны ингээд татаа гаргаад ирдэг. Тэгээ будаага хийгээд угаагаад хийгээд буцаага цааш нь ингээд түлхчихдэг. Тэгээ тэнцэнаас ингээд арцетик тагаа айгу амар энэ тэнд юурээс ингээ арцетик залгаал байгаадах шаардлага байхгүй айгу амар. Тэгээ энэ хоёр шиг бол ашигладаг юм бас нэг юм хийдэггүй юм. За тэгээд бас нэг таалагдчихж байгаа зүйл энэ байрны энэ байна ийм одоо
харанхуй өрөө гэх юм уу? Ийм харанхуй өрөөтэй. Тэгээд энэчэн нь ингээд бид хоёр ойр зүрийн одоо тэр дээгүүр бол ингээд шинэ жилийн юмнууд байна. Тэгээд энэ чинь ингээд нойлын цаасуудаа угаалгын нунтгуудаа тавьсан. Тэр доогуур болохоор ингээд хэрэгэлдэг ч юм уу юмнуудаа түр ингээд хадгалаад тавьсан байгаа. Тэгээд тоосорогч шалны мууд хувцас хэртэй хувцас хийдэг уут байна. Тэгээ энэ өөрөө бас аяг хөрөнд ингээд нөгөө гэрэл нь ингээд автоматар мэдэрдэг хаалга онгонгууд ингээд өөр автоматар асаад хаачаар тэгээ жоохон байжгаад өөрөө унтарчдаг. Энд ч нэ ингээд нөгөө юутай үүдээ ингээд харж болно, доотлын хорцоо харж болно. Бас нөгөө хамгаалтын алба руугаа ингээд залгаад ярьж болно. Тэгээ дээрэс нь зурагтаас үзэж болно. Яг кабельтай маань холбогдсон. Энэнгээрээ зурагтаас үзэж болно. Тэгээ өөрөө өдөртлөгтэй бас зурагтын тийм өдөртлөгтэй ингээд бас хаацсан ч бас болно. Ийм. Тэгэд энэ нь бас ингээд иргэдэг. Би сандлаа бас ингээд сольсон байгаа, ширээгээ сольсон. Тэгээд яг ийм нэгэн хэвийн яг хоёр сандал заавал яг тийм хоёр адилхан сандал авахыг хүсээгүй. Ийм хоёр өөр дизайнтай. Угаасаа яг энэ хоёр сандлыг хоёулангийн би авмаар байсан. Зүгээр шууд хоёулангийн нэг нэгээр нь авцсан. Тэгээд гоо тодоо битггүй руу яг ингээд суухад яг ингээд болдог. За дараагийн хамгийн сүүл танилцуулах өрөө маань болохоор битггурын унтлагын өрөө байна. Тэгээ унтлагын өрөө маань ингээд болоод зүгээр ингээд гэрлийн тавиур тэгээд тодоо итөриор гоогоор ингээд болоо. Тэгээ энэ өрөөний маань цонх манаас нөгөө бусад нөгөө хоёр өрөөнийхөө цонхыг бодвол арай жоохон нарийнхан. Тэгээд өмнө тодоо итөриор ийм өндөр ороод байсан шүү дээ. Тэгээ өндөр ороо битэр хөлийг аваад зөвхөн ингээд матрасаар нь ингээд матрас олгоод тавьсан. Яад бол гоо ингээд газар унтаад битэр амир өндөр дээр унтаад хаар нэг тийм хоршиж өгөхгүй хавцалтахгүй амир тэнийг санагтаад байсан. Тэгээд ингээд хүлээн авцсан. Тэгээ хүлэн нь бас амир мяарцсан. Айгуу тийм царай муутай мяа хөл байсан юм аа. Тэгээд зүгээр ингээд матрасаар нь тавьсан баг илүү цэвэрхэн гоё харагдчихж байгаа. Тэгээ ингээ ороо ингээд байрлуулаад тавьсан байгаа. За тэгээ энд болохоор зүгээр ингээд тавиур байна. Энэ нөгөө манай би нэг онлайн шоп дээрээс захиалга авч ирсэн да. Арзитгний юу гээд харцаг гээд одоо ингээд арзиткууд ингээд амар муухай хөглөрч би юу нэм илүү дутуу утас хөглөрөхөд айгу дургу ахгүй юу. Тэгээд ингээд хөглөрч харагдахгүй. Одоо энэ дотор ингээд ийм их юм утас залгуур ингээд арзитг байгаа ахгүй юу. Энэ бүгдийг ингээ гоё нуурчдаг ингээд. Тэгээд энэ хоёр талдаа ийм нүхтэй эндээсээ ингээ залгуураа цэнэглэгчээ ингээ татаа гаргаад ирдэг. Ийм хөөрхөн. Ийм харцаг. Тэгээд энэ нөгөө нэг пассворд хүртэрний юм бүртгүүлэх гээд пассворд дотор өөрөө гаргаад энэ дээр ингээ тавьчихсан. Тэгээ энэ проектороор нэг хаяа нэг энэ зүгээр цулгуу энэ цагаан хамлуугаа ингээ оройд ингээд тусгаж агаад кино театр шиг ингээд кино үздэг. Энэ болохоор хувцсны өрөө байгаа. Тэгээ хувцсны өрөөг харуулъя. Ийм шилэн хаалгатай. Энэ нь болохоор ингээд гэрэл унтраатай байхад бол ингээд доторх нь харагдахгүй. Ийм шилэн хаалгатай. Ийм. Тэгээ энэ өрөөнд болохоор ингээд тодоо итэрийн ерөнхийдөө хувцснууд байгаа. Тэгээ дээгүүр болохоор зүгээр ингээд хурцчих ч юм уу эсвэл ойр зур өмсдөх хувцснуудаа өлгөөд тэгээд энэ нүнгээр зүрийн богинохон топ тэгээд тэр доогуур бас ингээд эртүүз өмөд юпо гэх мэт юм аа ингээд ихээр тавьсан. Тэгээ энэ бас ингээд өмднүүдээ өлгөгдсөн. Энэ хоёр яг ингээд ихэр тахаар үрчээч болохоор ингээд бас өлгөгдсөн байгаа. Тэгээд тэр доор болохоор миний цүнхнүүд байна. Тэгээд цүнхнүүдээс сүүл би нөгөө нэг онлайн шоп дээр бас ингээд нэг одоо үүрхгүй байгаа цүнхнүүдээ хямдхан тавиад бас зараад ерөнхийдөө жоохон хувц цүнхнүүдийн байранд орсноос хойш нэлээд цөөлсөн байгаа. Тэгээд энэ болохоор ингээд оймс тэгээд дотор хувцсны маань хайрцаг. Тэгээд энэ шургуулганд тодоогийн оймс дотор хувцснууд байдیں۔ Тэгээд энэгээр ингээд зүгээр эмэг бөөж гэх мэт зүйлүүд ийшээ ингээд тодоогийн өмд шорт тэгээд ингээд тодоогийн хувцснууд тодоогийн хувцс бүр амар цомхон. За тэгээд өнөөдрийн влогоор хамтдаа байсан та бүхэндээ
Баярлаа. Энэ влогийг бол айгу дээр оруулах хэрэгтэй байсан. Ерөөсөө цаг зав гарахгүй. Нөгөө магистрийн хичээл магистрт орсон болохоор би ч нөө 7 хоног тагс потенциал амардаг байхгүй. Тэгээд магистрт орсон чи хагасаа өдөр өглөөс орой хүртэл ингээд хичээлтэй. Тэгээд маус руулчаас энэ ч хол болохоор тэгээд орой гэртээ ирээд ядраад унтаад өчтөө. Тэгээд потенциал өдөр болохоор тэгэл гэр орны ажлаа хийгээл охинтойгоо цагийг өнгөрөөгөөд тэг өөрөө бас жоохон унтаж амраад ингээд ерөөсөө влогоо оруулж энэ влогийг хийж оруулж ерөөсөө амжихгүй явсаар агаад энэ байранд ороод ингээд 2 сар болцсон байна. За тэгээд бүгдээрээ дараагийн влогоор уулзцгаая. Баяртай.